Сүүлийн 50 жилд халахын шоронд мэрэг төлөөгөө харааж чадах хийдэг 10 гаруй хүн хоригдож байжээ. Тэдний дундаас хувилгаан дугар сэт, хөвсгөлийн зайран дамдин, жамсран хувилгаанаар хамгийн алдартай нь байж. Хинтээ аймгийн харьяат хувилгаан дугар сэтийн мэрэг төлөөгөө харааж чадах хийж хүмүүсийг мунхруулсан хэрэгээр 20 гаруй жилийн ял шоронд сууж илдээд соллогдсон даруйдаа өс гонцонтой хүнээ хутгалж алаад дахин 10 жилийн ял авч эцэст нь дартийн колонд насан эцэлжээ. 1950-ад оны үед Хинтээ нутагт нэгэн иж хиттэй хувилгаан тодорч нутгийн олонний шүтэн болсон дугар сэт гэгч байжээ. Дугар сэт нь онон голынхон хөвөөнд ирж үе үеийн залуусын бичигдээгүй хуулиараа даруйд сингэж явтал нэгэн үгэн таарлаж Бурхны мэрэгэн шавтанд хичээнгүйлэн айлтгая. Ганц охин минь хонь хариулж яваад шонтой таарлаж айж очоод галзуураад жил илүү болж байна. Хот хүрээ орж эмч домч бүгдийг гүйцээсэн ч идэгсэнгүй. Тэгээд тантай уулзахаар ирлээхэд дугар сэтийг гэртнэ очижээ. Гэрийн баруун хатавчанд үс гизгэн сэгсийсэн бүсгүйхэн хүлээстэй хэвтэж байв гэнэ. Дугар сэт хан дөлгөөтэй бууг авт сумлаад бүсгүүрөө шагааж эцэг ихээ зовоосон хаашаа янзын шулан бэ чи гэж чангаар хашгиран тас хийтэл бууж жөргчээ. Бүсгүй овсгийн зочиж өвгөн эмгэн хоёр айд сандран сүхрэн унжээ. Дугар сэт доогтойхон инээгээд л гарч одов. Түүнээс хойш бүсгүй идгэрч харин дугар сэт хувилгаан нутгийн олондоо хувилгаан хэмээн алдаршжээ. Харамсалтай нь байнга үргэл барьц авч хүмүүсийг мунхруулсан хэрэгээр халахын шоронд 4 удаа хоригдож 20 гаруй жилийн ял идлээд 1980 онд суллагджээ. Нутагтаа очиод хэдхэн сар болж байтал сумын заан цолтой нэгэн залуу хамт архиуд суухдаа 2 мөнгөн аяных нь нэгийг хулгайчихсан байна. Дугар сэт нэг өдөр түүнтэй таарлаад гэртээ аваачин дахин архиар дайлжээ. Нилээд халсны эцэст мөнгөн аягаан гаргаж уг надад ийм аяг 2 байсан юм. Ингээ чи хоёулыг нь ав. Хаахаа гэсээр араар нь тойрохдоо дарган хийцэн хит хутга суглаж чээж рүү нь хүчтэй дөрж амийг нь бүрлгсэн байна. Тэрээр халахын шоронд олон янзын харааж чадах хийж нэрд гарсан бөгөөд зарим үед бороо осох хариулдаг байсан гэдэг. Мөн Хөвсгөл аймгийн Тариалан сумын харьяат Зүрэнгийн пүрв очир нь мэрэг төлгөний хэрэгээр олон жил шоронд суужээ. Пүрв очир нь харааж чадахыг сайн хийдэг тул хүмүүс айж өшөрөгдөг байж. Хомсын чинээ түүхий мах 41 ширхэг шар будаагаар хараал хийж 41 өглөө шар будааг нь нэг нэгээр нь цацдаг байсан гэдэг. Гяндангийн 105 номерын өрөөнд Батсуур 104 номерын өрөөнд пүрв очир суудаг байж. Гэтэл тэд нэг өдөр маргалдсан байна. Өгшин хоньны насгүй байж янз бүрийн хараал хийж байгаа болоорой. Ер нь чиний хараал хийх гэж юу байсан юм гэж Батсуур аарахжээ. Пүрв очир бухимдаж за яах вэ би чамаа гүйцэхгүй махад дутуу орхиж насан турш чинь таамлна гэж цанаад шүнжэнгөө нойргүй хонсон бай. Хамт орогдож байсан Галзуу Чулуунбаатар пүрв очирхаа та унтаач ихэд шүнжэнгөө хүнжтөө толгой тэгүрээ нөмрөөд дөрвөн хөллөөд хөвчихсэн байж. Би чин зүгээр өгөхэд 2 нүд нь ч сулаанаараа эргэлдэж тасралтгүй майн үгзэн шившиж их л аимшигтай болсон гэдэг. Тэгээд Чулуунбаатарыг дуудаж надад ус хөө балин 3 хэрэгтэй байна гэж. Чулуунбаатар наарныхаа банцнаас зоргодос гаргаж шатаагаад хөө гаргаж нормынхоо талхыг базан балин шиг юм хийгээд усны хамт өгсөн. Тэдгээрийг аваад янз бүрээр илдэвлэж час улаан нүд эргэлдүүлэн майн үгзэн тасралтгүй инссэн байна. Гэтэл шүн дундын үед хажуу талын 105 номерт таснас хийгээд явчихаж. Батсуур өрөөнийхөө төмөр хаалгыг толгоогоороо зад мөрөгжээ. Өглөөний 6 цагт Гяндангийн хоригдууд бийдсэх гэж сувраад гартал Батсуурын амнаас шүлс нүднээс нь нуух гойчсон тэр чигтээ гүлийгөөд салга өвчтөмөт болчихсон байж. Харин пүрв очир хэдхэн хоногийн дараа цаадлуулсан байна. 25 мянгатын жаданбагийн хэрэгээр цаадлуулсан гэж өдгөө хүртэл хүмүүс ярьдаг юм билээ. Ер нь халахын шоронгийн түүхэнд засгийн цагаан төмпөнгээр хэн нэгнээ дуудсан тохиолдол цөөнгүй. Тэр бүхэл мөрдөн байцаагчаа дуудаад хажууд даваачихсан тохиолдол Майнтын шоронд гарсан гэдэг. Засаг цагаан төмпөнгээр нар буруу 15 удаа дааллахад том дарга цагтаа албан хаагч ус онцонтой бүх хүмүүс та бүхэн минь нааш ярьж манай тавтай морил. Жангаа эдэж шар аргаа уу гэж хэлээд шүн болгон хажуудаа зай гаргаж хэвддэг байна. Хамгийн аюултай ганц найзууртай авчирдаг арга бол орих зоонуудад явагддаг хар савны даллага байж. Оригдлууд ил задгаа гал дээр дүүжилж хоолой болгодог хар тогоогоо хар сав гэж нэрлэдэг.
Уг даалгыг үлдэхдээ дуудсан хүнийхээ нэрийг муутуу цаасанд бичээд 3 цагаан чулууны хамтаа хар савнд хийж нар буруу 15 удаа эргүүлж далддаг байна. Хорих газар иймэрхүү дуудлагыг маш сайн хийж мэрэгссэн тусгай хүмүүс байсаар иржээ. Түүнээс биш хулгайч болгон хар саваар хүн дуудаж болдгүй байна. Хэрвээ уншлах шившилгээ буруу хийвэл өөрийнхөө төрөл төрөстөөс хэн нэгнийг нь дуудчихдаг тал бийг зөв зүгээр ажиллаж явсан хүн нэг л өдөр болчмгүй үйлдэл хийгээд шоронд ордог нь хар савны даалгад өртсөн байж болох талтай байж. Хүний хоол хийдэг савнд маш их энерги байдаг учраас засгийн цагаан төмпөгийн дуудлага өдий болтол хангамсаар байгаа юм хэмээн шоронгоос гарсан саяхан судлагдсан нэгэн том ялтан хуушилжээ.